ТV телевизэд анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай хөтөлбөр тод зочин ярилцлагын цагаар үргэлжлэн хүрч байна. За тэгэхээр энэ удаа бид студид улсын их хурлын гишүүн Одон Туяатай ярилцахаар түүнийг ураад байгаа юм. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнгөрөх 7 хоногийн тухайд та Оросын холбооны холбооны зөвлөлийн орлогч дарга Кареловагийн урилгаар Оросын холбооны улсад одоо ажлын албан айлчлал хийгээд ирлээ. Тэгэхээр энэ айлчлалын талаар бас дэлгэрэнгүй ярилцвал зүгээр юм болов уу гэж бодсон. Яагаад гэвэл энэ айлчлалын үеэр яригдсан сэдвүүд, тэгээ яригдсан асуудлуудын хувьд бас их Монгол улсын ирээдүйд ч гэдэг юм уу хэрэгтэй сэдвүүд маш олон байгаа нь анхаарал татаж байлаа. Тэгэхээр яг энэ айлчлал хизээнээс төлөвлөгдөж айлчлалын хүрээнд ямар асуудлууд яригдав? Тэгэхээр ажлын айлчлал бол амжилттай болсон. Ер нь энэ айлчлалыг бид бас нэлээд удаан хугацаагаар бас төлөвлөж хүлээж байсан. За тэгэхээр өнгөрсөн жил Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенкогийн урилгаар бид бас Евразийн эмэгтэйчүүдийн форумд оролцсон. За энэ форумд бол оролцоход бид бас энэ бүс нутгийн эмэгтэйчүүд, за энэ бүс нутагтаа одоо амгалан тайван байлгах, дайн дайжингүй байх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд боловсролын эрхийн асуудлаар бол олон чухал асуудлыг ярилцсан. За энэ удаа бол одоо тусгайлан хэд хэдэн сэдвээр одоо бид бас туршлага солилцох, судлах ажлаар ажилласан. За энэ хүрээнд бол ер нь энэ Карелова гэж эмэгтэй бол Оросын холбооны улсын бас нэртэй том эмэгтэй улс төрчдийн нэг. За ер нь л энэ ажиллах хугацаанд олон удаа сонгогдсон ийм бас гишүүн байгаа. За энэ удаа бол энэ олон жилийн одоо туршлага нь бол дандаа нийгмийн салбар, за ялангуяа нийгмийн халамж, хүүхэд эмэгтэйчүүд гэр бүлд одоо төрийн бодлогоор ямар дэмжлэг үзүүлэх үү, ямар одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үү гэдэг дандаа өөрөө гардаж хийж байсан ийм одоо бас энэ чиглэлээр ажилдаг ийм туршлагатай улс төрч байгаа. Тийм учраас бид бас энэ чиглэлээр нэлээд олон асуудлыг ярилцсан байна. Монголд нэвтрүүлэгч гэдэг юм уу цаашдын одоо хэрэгжүүлмээр санаа юу байгаа бол боловсрал, эрүүл мэндийн салбарын асуудлуудаас нэлээд яригдсан гэж сонссон. За дээрэс нь мэдээж одоо таны улсын хурлд анх гарч ирсэн цагаас хойш, за ер нь улс төрд орсон цагаас хойш эмэгтэй улс төрчдийг дэмжих тэр дундаа эмэгтэй улс төрчдөөр дамжуулаад хүүхд эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлууд хийх ямар боломж ер нь байна, туршлах, судлах, санаа авах зүйлүүд юу байсан? Тэгэхээр Оросын холбооны улстай бид маш олон чиглэлээр ялангуяа нийгмийн халамж, эмэгтэйчүүд, хүүхд гэр бүлийн чиглэлээр ажиллах шаардлагатай. Яагаад тэгэхээр бидний маш олон хууль тогтоомжууд бол их ижил төстэй. Өмнө нь бас ажил одоо амьдарч байсан тэр нийгмийн өөр суур, хүмүүсийн одоо сэтгэхүй, тийм ээ, энэ бүх зүйл бол ижил төстэй байдаг. Тийм учраас ер нь энэ Оросын хуулиудыг харж байхад бас маш авч хэрэгжүүлэхээр ийм ажлууд байдаг. За үүнээс бол хамгийн гол нь онцолж бол Кареловатай ярилцах одоо энэ уулзалтын гол зорилго юу байсан бэ гэхээр материнский капитал буюу одоо бид монголоор орчуулах юм бол ээжүүдэд үзүүлэх дэмжлэг гэсэн ийм хөтөлбөрийг бол Оросын холбооны улс бол маш амжилттай хэрэгжүүлсэн байгаа. Энэ бол 2007 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөр. За тэгэхээр энэ бол олон хүүхэдтэй ээжүүд, за нэр нь бол ээжүүд гэж байгаа боловч энэ тухайн гэр бүлд нь өгж байгаа юм төрийн дэмжлэг байгаа. Энэ бол яг төрөөс бодтойгоор одоо мөнгөн тусламжаар дэмждэг ийм хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо 2 дахь буюу 3 дахь хүүхдүүдээс эхлээд төрийн дэмжлэг явагдаж байна. За энэ ягаад 2 дахь 3 дахь хүүхдүүдээс юм бэ гэхээр ер нь төрөлт бол Оросын холбооноос эрс багассан. За манад бол бид болохоор аль болохоор олуулаа болохын зорилт тавьж байгаа хүрээнд бол энэ төрөлтийг дэмжих, за ингээд олон хүүхд гаргасан ээжүүдийн нөхцөл байдлыг яаж сайжруулах уу гэдэг дээр ийм бодтой ер нь иргэдээс хамгийн одоо сайн хөтөлбөр болсон гэж амьдралд нь яг бодтойгоор тийм ээ тухайн айлын одоо хаалгаар орсон ийм одоо сайн хөтөлбөрүүдийн нэг үл яхахгүй энэ одоо материнский капитал буюу одоо ээжүүдэд үзүүлэх дэмжлэг гэсэн ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ манай улсад бол зайлшгүй бас хэрэгжих шаардлагатай. Яагаад тэгэхээр ер нь энэ олон хүүхэд гаргасан ээжүүд өнөөдөр зөвхөн одоо ганц алдар тхи одоо аваад нэг тодорхой мөнгөнд тусламж авдаг ч гэсэн яг аж амьдрал дээр очихоор байрны асуудал бол хамгийн хурц тавигддаг. Одоо ганцхан өрөөнд 3-4 хүүхэдтэйгээ байх хэцүү. Тийм учраас төрөөс нэгэнтэй л одоо төрийн бодлогыг одоо дэмжиж олон хүүхэд гаргаад энэ маш олон баялаг бүтээгчдийг бий болгож байгаа тохиолдолд
зайлшгүй энэ орон сууцны асуудал дээр дэмжлэг үзүүлдэг ийм хөтөлбөр. За сүүлдээ энэ хөтөлбөр бол өргөжөөд маш амжилттай хэрэгжсэн учраас зөвхөн орон сууцны одоо худалдаж авах биш, ер нь энэ байр орон сууцны нөхцөлийг сайжруулах, одоо засвар үйлчилгээ хийх, эсвэл одоо байраа томруулах, эсвэл өөрсдөө байшин барих ч гэдэг юм уу. Энэ зүйл дээр бол нэлээд хэрэглэгдэж ирсэн. За тэгээ сүүлдээ бас нэлээд өргөжөөд бүр эрүүл мэндийн одоо үйлчилгээнд авч болдог. Одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүн ээж байхад энэ одоо эмчилгээндээ авдаг. За эсвэл одоо боловсролын салбарт авдаг гэдэг энэ хөтөлбөр нэг тийм сайхан өргөжөөд байгаа юм байна лээ. Тийм учраас энийг бол сүүлийн ер 3 жил бид манай одоо хүүхэд гэрүүлийг дэмжих лобби бүлэг бол энийг судалсан. Тийм учраас энэ 3 жилийн судалгааныхаа ажлын үр дүнд бас энэ уулзалт болоод Оросын холбооны зүгээс биднийг бас энэ талаар хамтарч ажиллаад дэмжихээ илэрхийлсэн нь бол өөрөө их чухал. Тэгээ яа тэгэхээр энэ дээр нэлээд нягт хамтарч ажиллаж байж нөгөө одоо үүсэх эрсдлүүдээс бид нар урьдчилан сэргийлж чадна. Яа тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжих явцад маш их одоо тийм сөрөг үр дагаврууд гарсан байна л да. Хүмүүс одоо юу гэдгийг зүгээр одоо яг өөрөө байр орон сууцаа сайжруулахгүйгээр зөвхөн мөнгөө нэг бэлэн мөнгө олгоод нэг тодорхой хүмүүст өгөөд ч юм уу тэн дээр нь бизнес хийдэг юм бүлгэлтлүүд гарч ирээд тийм ээ өөр юм зарцуулсан ч гэдэм үү ийм зүйлүүд бол гарч байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бол бид нар бол нэлээд олон асуудлыг сайхан ярилцсан байна. Ер нь сая 6 дугаар сарын 1-нд шинэ ээжүүд алдарт одонгоо зүүх үеэр бас хүүхд гаргаж байгаа олон хүүхд төрүүлж байгаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн төрийн бодлого бол нэлээд сул байна гэдэг шүүмжлэл бол хүчтэй давалгаалсан л да. Энэний нэг жишээ бол нөгөө алдарт эхийн 1-р одонтой хүмүүс 200 мянга 2-р одонтой ээжүүдийн хувьд бол 100 мянга 1-р одонтой ээжүүд 200 мянга гэхээр энэ мөнгө бол жилдээ ганцхан үзүүлж байгаа тэтгэмж учраас маш бага байна гэдэг ийм сөрөг хандлага бол явж исэн. Тэгэхээр яг таны ярьж байгаа энэ асуудлыг Монгол хөрснөөр буулгаад хэрэгжүүлэх боломж нь ямар байгаа вэ? Яг хэрэгжүүлэлээ гэхэд энэ бол бас олон нийтээс нэлээд сайн оноо авах ажил юм шиг харагдаж байна шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо энэ судалгааны үндсэн дээр олон ажил бол хийхээр төлөвлөнө. Гэхдээ одоо нөө сонгуулийн хуулиар бид бас тийм юм хийн, юм хийн гэж одоо иргэдэд ямар нэг амлалт өгч болохгүй учраас би яг одоо өнөөдөр энэ асуудлыг бол ярих боломжгүй, та зөв ойлгоорой. За ер нь өнгөрсөн хугацаанд бол одоо ипотекийн зээл хэрэгжиж явах явцад бол ээжүүдээс маш их санал ирдэг. Бид нар одоо ийм олон хүүхдийг өсгөж байна, хүмүүжүүлж байна. Тэгээ зүгээр жирийн одоо гэр бүлээс бас ялгаатай хандаж болохгүй юу? Энэ дээр тодорхой хэмжээний одоо дэмжлэг тийм ээ. Эхний одоо тэр 30% биш одоо юу гэдэг нь тэр эхний төлөлт дээр улсаас тодорхой дэмжлэг байх уугүй юу гэсэн маш өргөдөл ирдэг. Тийм учраас ер нь л хүний одоо энэ гэр бүл аз жаргалтай байх нөхцөлийн гол суурь нь энэ сууц юм байлаа, хүний амьдрах орчин тийм ээ. Одоо энэ хувийн орон сууц байна уу, өндөр олон давхар орон сууц байна уу, жижиг одоо хаус хашаа байшин байна уу, тэрэндээ гол нь энэ амьдрах нөхцөлийг л сайжруулахад тэр ээжийн асуудлууд бол нэлээд шийдэгдэж байгаа. Тэгэхээр бид бол энийг тэр Оросын холбооны улсад бас энэ хөтөлбөрийг зогсооё гэсэн нэлээд олон ирчүүдийн юу бол гарсан юм байлээ. Ер нь энэ хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх албатай юм уу? Энэ бол улсын одоо төсөв нэлээд үргэлжиж гин гэсэн юм зүйл гарсан. За ялангуяа одоо Матвиенко Карелова гэсэн одоо энэ эмэгтэй улс төрчид бол энийг маш их шууд хамгаалж байгаа. Намайг очиход бол энэ хөтөлбөр үргэлжлэхээр болсон шүү гэж хэлсэн. За яагаад тэгэхээр ер нь хүн янз бүрийн зүйлд улс орон хөрөнгө оруулалт оруулдаг. Гэтэл яг энэ хүндээ зориулсан хөрөнгө оруулалт бол үргэлж үр ашгаа одоо өгч идэг. Тэр учраас энийг бол заавал хийнэ гэсэн одоо ээжүүдийн тийм нэлээд хатуу ийм шаардлага одоо шахалт байсан учраас энэ хөтөлбөр цаашаа бас хэрэгжихээр болсон юм байна л. Ингээд харвал ер нь Оросын холбооны улс бол маш олон сая хүн амтай том гүрэн дэлхийн одоо 2 дахь 3 дахь юм том гүрэн. Энэ гүрний төрийн дуун парламент одоо ер нь ингээд энэ холбооны хурлын холбооны зөвлөлийн томоохон улс төрч эмэгтэйчүүдтэй сүүлийн үед нэлээд холбоо харилцаа сайтай ингэж ажиллаж байгаа харагдаж байна. Энийний цаана одоо ямар учир шалтгаан байна вэ? Ерөнхийдөө Оросд одоо эмэгтэйчүүдийн энэ парламентод ч гэдэг юм уу төр дэвцлэх хувь хэмжээ Монголтой харьцуулахад ямар байна? Та бас энэ талаар анзаараад амжсан баг тийм.
Тэгэхээр ер нь Оросын одоо энэ ялангуяа энэ Валентина Ивановна Матвиенко, за энэ Карелова гэдэг эмэгтэйчүүд хамгийн одоо өндөр албан тушаалыг хашиж байна. За эдгээр хүмүүс бол үнэхээр одоо арт түмнийхээ сэтгэлийг хүлээсэн тий эмэгтэйчүүд хүүхэд гэр бүлийн талаар олон чухал ажлуудыг бол хийж чадаж байгаа. Тийм учраас л яа харахгүй одоо олон нийт болон эрчүүдтэй хүлээн зөвшөөрөгдсөн ийм эмэгтэй улс төрч. За бидний хувьд бол энэ улс төрчтэй одоо ингэж хамтарч ажиллана гэдэг бол өөрөө бас их том нэр төрийн хэрэг, их том боломж. За бид бол энэ Евразийн эмэгтэйчүүдийн форумын хүрээнд бол энэ нэг нодлон одоо өнгөрсөн жил Санкт-Петербург хотод болсон. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо энэ дэлхий дээр эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо маш их юм аа. Одоо хүний хөгжил бол хүний одоо дэлхийн улс орнуудын хөгжил хүний хөгжлөөр хэмжигдэж байна. Ер нь одоо хүчтэй улс гүрэн гэж тэр хүчирхэг эдийн засагт орноо ч хэлдэггүй юм. Хүчирхэг айрамтай орныг ч хэлдэггүй маа. Одоо хүчирхэг улс орон гэж бол үнэхээр иргэдэн өөрсдөө эрдэн боловсралтай өөрийнхөө одоо тэр соёл, өв заншилаа одоо мэддэг тийм ээ эх оронч үзэлтэй өрсөлдөх чадвартай ийм иргэдтэй орныг л одоо хүчирхэг орн гинэ гэсэн ийм одоо концепц бол явж байгаа. Тийм учраас бид бол энэ чиглэлээр аль болохоор энэ Евразийнхаа бүс нутгийн эмэгтэйчүүдтэй ер нь хамтарч ажиллаж бие биенээ дэмжиж тусалж харилцан туршлага солилцох нь бол өөрөө их чухал зүйл юм байл. За тэгээд бидний дараагийн сэдв бол мэдээж өнгөрсөн 4 жилд таны хийсэн ажлуудын талаар өрнөх багтаа нэвтрүүлгийн цаг болоог байгаа учраас би бас тантай өнгөрсөн 4 жилийн парламентод ажилласан өөрийнхөө хийсэн ажлуудад ер нь ямар дүн тавьж байгаа талаар яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Та 4 жилийн өмнө ер нь яг ямар хуулийг энэ парламентд суух хугацаанд батлуулна, санаачлна одоо иргэд рүү чиглүүлнэ гэж бодож орж ирсэн бэ. Энэ ажлуудаа яг өнөөдөр хангалттай төвшөнд хийж амжсан уу? Ер нь өнгөрсөн 4 жилийнхаа өөрийнхөө ажилд ер нь хэр сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр энэ үнэлгээг бол мэдээж иргэд л өгөх бах. Тэгээд ч угаасаа одоо хэдхэн хоногийн дараа улсын их хурлын сонгуул явагдах гэж байна. За энэ сонгуулиар бид бол бүгд л одоо дүнгээ тавиулна. За нөгөөтэйгүр сая манай Баянгол дүүрэг дээр ардын үг зөвлөлтөх арчлалын одоо ийм уулзалтууд болсон. Нөгөө иргэдээс нь ингээд санамсаргүй төврээр түгээд за одоо яг бүх ажлуудыг ингээд тайланг тавиулаад явсан. Манай дүүрэг бол энэ дээр 4 нэмэх гэдэг одоо үнэлгээ бол авсан байгаа. За мэдээж энэ дээр хэрэгжүүлж амжаагүй одоо дутуу хэрэгжүүлсэн ч юм уу ажлууд бол бий. Гэхдээ үндсэн гол одоо том бүтээн байгуулалтууд бол хийсэн байгаа. За улсын их хурлд би бас нөгөө бүлгийн дэд дараагаар сонгогдсон учраас одоо бүхэл чиглэлийн нөгөө батлагдж байгаа хууль тогтоомжууд дээр ажиллах шаардлага гарсан бүлгийн гишүүдэд танилцуулах. За энэ хуулиудыг одоо байнгын хороо чуулганаар орж батлуулах гэд одоо өдөр тутмын ажил бол маш ихтэй. За нөгөөтэйгүр би уг нь бол анх одоо гишүүн болоод орохдоо эдийн засгийн хуулиуд дээр нэлээд ажиллая гэж уг нь төлөвлөж байсан юм. Тэгээ эдийн засгийн одоо хуулиуд дээр бол ажлын хэсгүүд ороод ажилласан. За хамгийн одоо гол ажилласан хуулиуд бол яхахгүй нийгмийн чиглэлийн хуулиуд байсан. Яг тэр нийгмийн бодлогын байнгын хороон дээр би бас нөгөө хүүхэд гэр бүлийг дэмжих лобби бүлгийг санаачилж байгуулсан учраас тэрнтэй холбоотойгоор над дээр маш олон хуулиуд одоо орж ирсэн. За тэгээд бас надтай хамт сонгогдсон манай Эрдэнэ гишүүн байгаа. Эрдэнэ гишүүн бол энэ 4 жилд одоо хүүхэд гэр бүл эмэгтэйчүүдийн чиглэлээр засгийн газраас маш олон хуулиуд оруулж ирсэн. За тэгээ энэ хуулиудыг одоо бас надаар ахлуулъя гэж бит хоёр бол ер нь их хурлаач гэсэн ингээд баг болоод ажилласан. За энд бол хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль. За эрүүл мэндийн даатгалын хууль, эмнэлгийн тусламжийн хууль гэдэг яа харахгүй л одоо энэ нийгмийн чиглэлийн хуулиуд дээр хүртээлтэй одоо ажилласан. Тэгэж би бас энэ дээр өөрөө бас их баяртай байгаа. Яа тэгэхээр энэ нөгөө сонгуулийн өмнө, сонгуулийн дараа надтай уулзж байгаа одоо эмэгтэйчүүдийн асуудал бол дийлэнх нь одоо яг энэ нийгмийн бодлогын байнгын хорооны ажилтай бас холбоотой байдаг. Тийм учраас энэ хуулиуд дээр бол ажилласан. За миний хамгийн одоо баярлж явж байгаа зүйл бол энэ Монголын хүүхэд бол эрхээ хамгаалуулах хуультай болсон. Өмнө нь бол ер нь шүүх хурал дээр тийм хүүхдийн эрхийг хамгаалаад гарч исэн шийдвэрүүд бол баг байгаагүй юм байна лээ. Ерөөсөө л хүүхэд бол тэгэл эрхэн зөрчигдөөл явж байдаг. Тэгэхээр ер нь 3 хүүхэд тутмын нэг нь одоо хүчирхийлд өртдөг гэсэн ийм бас тоо байдаг. Тийм учраас бид бол энэ хүүхдийг яг боддоор хамгаалах юм цоо шин одоо хуультай болсон.
За энэ хамгаалах хуулиар бол бид энэ хамгааллын үндэсний тогтолцоонуудыг бүгдийг бий болгосон. За хүүхэд тусламжийн утсанд хандахад ямар байгууллага, ямар салбар яаж ажиллах вэ? Энэ багуудыг хэрхэн хамтрах